За сайн байцгаана уу. Намайг Батрэдүү гэдэг Mobicom корпорацид бүтээгдэхүүн маркетингийн албанд маркетингийн мэргэжилтэд хийдэг. За яг одоогоор бол бүү үйлчилгээний маркетинг дээр ажилладаг. За бүү үйлчилгээ нь болохоор интернетэд суурьсан OTT үйлчилгээ байгаа. За энэ яадаг үйлчилгээ гэхээр та зурагтаараа, утсаараа болон одоо вебсайтаар хаанаас ч байсан контент, кино контент болон ТV сувгуудыг үзэх боломжтой ийм үйлчилгээ гэсэн. Одоогоор Монголд байгаа үйлчилгээнүүдээс ямар даваа талтай юугаараа өөр вэ гэхээр нэгдүгээр энэ интернет суурьсан үйлчилгээ. Бусад үйлчилгээнүүд бол кабель суурилсан байдаг бол энэ интернет суурьсан болохоор та бол хаач байсан, хизээж үзэх боломжтой. Тэгээд давхар зурагтаараа үзэхийн тулд гэсэн кабель шаардлагагүй интернетээр болохоор цуслан дээрээ ч үзэх боломжтой юм үйлчилгээ. Хоёрт нь болохоор ямар бусдаас ялгаатай гэхээр нэг төлбөр төлөөл дотор нь байдаг бүх кино контентыг үзэх боломжтой үйлчилгээ. Өөрөөр хэлбэл Netflix, Apple TV шиг тийм үйлчилгээ гэсэн. За миний хувьд 2016 онд их сургуулаа төгсөөд Mobicom корпорацид орж ирсэн. Тухайн үед яг өөрөө Mobicom корпорацид орох хүсэлтэй байсан учраас яг нээлттэй ажлын байрыг хараад эхлээд бол яг дуудлага хүлээн авдаг буюу оператороор орж ирсэн. За тэгээд өнөөдрийг хүртэл ингээд 4 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд бол оператороор ажиллаж ирсэн, борлуулалтаар ажиллаж ирсэн. Одоо бол маркетингээр ажиллаж байгаа. За миний хувьд бол бакалавра IT-гаар төгссөн. За хүрээ мэдээлэл ба технологийн дээд сургуулийг IT-гаар төгссөн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ гэхээр 10 жил байхдаа би Mobicom-ийн хөрөнгө оруулалттай компьютерийн буюу код бичих гүнзгийрүүлсэн сургалтын ангийг төгссөн 10 жилээ. За тэгээд яг тийм анги төгссөн болохоор ер нь бол яг бусад мэргэжил ямар байдаг талаар ямар ч ойлголт юм IT л надад миний хувьд хамгийн ойр мэргэжил байсан. Тэгээ мэргэжил сонголтын дээр бол яг өөртөө ойр байсан мэргэжлээ сонгоод IT-гаар бол суралцаж оюутан IT-гаар суралцаж төгссөн маа. За тэгээд яг ажлын байран дээр ороод ажиллаж авах хугацаанд яг борлуулалтаар ажиллаж байхад яг төлөвөө өөрийнхөө яг маркетингээр ажиллах сонирхлоо олж авсан. За тэгээд түүнтэй холбоотой маркетингээр бол яг магистраар сурж байгаа. Гэхдээ IT-гаар суралцсан мөртлөө IT-гаараа ажиллахгүй байхаа гэж бол ерөөсөө өөрийгөө боддог. Яг тэгэхээр яг энэ яг дижитал ирүү үед бол ер нь ямар ч хүн IT-ийн юм бол яг суур мэдлэгтэй байх нь бол хамгийн чухал болсон. Миний энэ ажиллаж байгаа маркетинг дээр чинь IT-ийн мэдлэг бол маш хэрэг болдог. Маркетингээр ажиллахад хамгийн том хүнээс шалтгааллах зүйл нь болохоор хүн өөрөө яг баригдмал биш, чөлөөтэй сэтгэдэг. Дээрс нь юмны өөр талыг аягүй сайн олж хардаг байх шаардлагатай. Тэр ийм байхын тулд яг энэ зүйлийг би өөрөө яг суралцаад явж байгаа гэсэн. Энэ зүйлийг суралцахын тулд хүн яг оюутан наснда 10 жил байхдаа ямар скиллийг өөртөө суулгасан байх шаардлагатай гэхээр нэгдүгürt бол яг тренд яг юу тренд болж байна? Дэлхийд хаашаа чиглэж байна? Дэлхийн чиг хандлага, бизнесийн чиг хандлага, тэгээд энэ хүмүүсийн сонирхол хаашаа чиглэж байна гэдгийг маш сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол дийлэнх цагаа ер нь бол зөвхөн өөрийнхөө дуртай зүйл хийх гэж юм уу? Өөрийнхөө ойр тойрны хүрээнд байх биш. Яг глобал интернетийн 900 байгаа учраас яг дэлхийдээ л хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Тэгээд тэр зүйлээ өөрийнхөө яг ажил дээрээ буулгаж чадах л тэр хувь хүний чадвар хамгийн их хэрэгтэй гэж миний хувьд бол бодож байна.
За миний хувьд болохоор яагаад одоо маркетингээр ажиллах юм сонирхолтой болсон бэ гэхээр яг энийг бол би яг ажиллаж байгаа хугацаанд ер нь л өөрөө тодорхойлсон. Яагаад тэгж тодорхойлсон бэ гэхээр хүнээс яг одоо чи яг одоо юу хиймээр тэр зүйлээ шууд хийх боломжтой юм мэрэгчлэхгүй. Одоо нэг юм бүтээгдэхүүн үйлчлэгээ чи ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргамаар байна. Тэр чинь одоо ямар нөхцөлтэй байх юм, хүнд ямар ач тустай байх юм, хэрэгтэй байх юм. Чи тэрийг хүнд хүргэхийн тулд одоо юу хийх одоо хэрэгтэй. Дотор нь одоо чинь нэг барилгаар бол дотор нь юу байхыг чи шийднэ. Гадна талаасаа ямар харагдахыг чи шийднэ. Тэгээд дээрэс нь ямар өнгө дизайнаас гадна хүнд одоо ямар хэрэгтэй ач тустай, хүний ямар асуудлыг шийддэг байхыг одоо чи бүгдийг ингээд мэдэх буюу өөрийнхөө яг ингээд хүснээр юмыг хийх юм боломжтой мэрэгчл болохоор их дуртай байгаа. Одоогийн яг өнөөгийн нийгэмд ялангуяа одоо залуу үеийнхэнд бол хин нэгний одоо хийхснийг хийхээс илүү өөрийнхөө яг дуртай зүйлээ хийх, өөрийнхөө яг сонирхдаг зүйлээ хийх бол одоо хамгийн чухал ийм одоо нийгэм босоо. Тэгэхээр энэ үед бол яг маркетингийн мэргэжил бол одоо яг хамгийн тохирж байгаа. Тэгээд дээрэс нь миний хувь хүний хүсэл сонирхолд хамгийн тохирж байгаа мэргэжил гэж хэлж байна. Сошиалар ямар сурчлага явуулах вэ? Тэгэнгүүтэл хэрэглэгчээс ямар санал хүсэлт юу ирсэн байна. Тэгээд тэрийг гаргахаас гадна өөрөө одоо манай үйлчлэгээний спортоо бас ингэж танилцуулна. Хичнээн хэрэглэгч орж ирсэн байна. Хичнээн одоо тий орлого орж ирсэн байна. Тэгээ бүхэл юм ингээл аюу завгүй ажилладаг байхгүй. Нэгч тийш тэрийг ингээл гис очиж игээл энийг очиж гис игээл тэгэнгүүтэл үйлчлэгээнийхээ репортыг хийгээл тэгэл талын юм ингээл хийсээр байгаа л өдөр өнгөрч тий. Яг тогтсон нөгөө хурлууд бол байнга тогтмол болно л да. Одоо жишээ 7 хоногийн нэгд өдөр болгон бол хилцэн хурлал нь ажлынхаа одоо хамгийн гол нь ингэдэг байхгүй. Хичнээн одоо ингээд тал талын ажил хийж ингээд юм ингээд хийж байгаадсан бүгдээрээ ингээд яг таска гэж чигсаараа бичсэн. Дедлайнтай. За энэ ажлыг бол эдит дуусгах хэрэгтэй ингээд. Тэгээ тэрийгэ байнга ямархуу явцтай байна. Энэ тэрийг өөрөөдсөн ингээд менеж хийгээд удирдлага таацсан танилцуулга. Тэгээ явт. За ер нь бол яг хүн ямар ч ажлыг хийхэд мэдээж тухайн хүний мэдлэг сурсан зүйл айгүй чухал. Гэхдээ бид одоо хитэд сургууль төгсөөл ажлын байран дээр гараад шууд одоо ингээд сурсан юмараа халаад өгнө гэж боддог л тэр л ер нь бол шалгуудлаа хүн баг ажлын байран дээр гараад хитэд сургууль сурсан юмнасаа бүр хэд дахин илүү юм сурдаг. Яг нь ихтэй сургуульд тэгэхээр яг 4 жил хий хоосон байсан гэсэн үг биш. Чи яг сүрээ айл тэнд сайн авч ийн, сайн ойлголттой болж юм гэсэн. Тэгээд дээрэс нь ихтэй сургууль зөвхөн одоо нөгөө мэрэгчлэрээ сурахаас гадна хүн яг нөгөө нэг харилцаа, яг хүнтэй харилцах харилцаа тэгээд дээрэс нь өөрийнхөө бусад одоо нөгөө нэг чадруудыг сайн хөгжүүлэх юм хугацаа байхгүй. Тэрнээс биш яг 4 жил бол 4 жил яг тэр мэрэгчлэрээ сураад яг тэр ингээд сурсан юмараа л яг ингээд ажлын байран дээр ажиллана гэдэг бол шалгуудлаа. Тэгэхээр чи тэргүй яг ажлын байран дээр гараад бол бүр одоо ингээд сурсан бүр 4 жил сурснаасаа их юм чи сурах ухаасаа зайлшгүй шаардлагатай болно. Тэгэхээр би бол яг хэлэх гээд байгаа юм яг ажилд ороход хүн яг юу хэрэгтэй гэхээр яг суур мэдлэг хэрэгтэйгээс гадна хамгийн гол зүйл нь чиний хандлага яг ингээд юмыг хийх чин хүсэлтэй тэр хандлага чинь юу нөлөөлөх гэхээр мэдээ чи дуртай зүйлээ хийж явах шаардлагатай. Тэр чи дуртай зүйлээ тодорхойлсон байх шаардлагатай. Тэгээд дээрээс нь тэрэндээ хандах хандлага чинь яг л өөрийнхөө юмыг хүн юм хийж өгч байгаа ш. Яг л өөрийнхөө юмыг хийж байгаа тийм хандлага. Тэгээд дээрээс нь хүнтэй яг юм харилцааны яг юм скил би бол яг залуучууд хэлмээр байдаг байхгүй
интернетээс гадна ийм олон төрлийн ивентүүдэд очоод одоо зөндөө юм ивентүүд зарлаг болсон байна шүү дээ. Сошиал маркетинг яаж хийх вэ юм те. Жишээ маркетингтэй холбоотой юм бол сошиал маркетинг яаж хийх вэ? Яаж одоо нэг ихтгэл тавих уу юм те. Эсвэл мэтгэлцээ тийм зүйлүүдэд орчоод сонсоод одоо тэгээ дээрс нь хүнтэй харилцаад ижил сонирхолтой хүмүүстэйгээ юм ярьж үзээ. Тэгээд тийм зүйлсүүдийг л яг ажлын байр ер нь бол өнөөгийн нийгэм шаарддаг гэсэн. Өмнө нь бол одоо хүний IQ гардаг гэсэн бол одоо хүний хандлагыг л хамгийн түрүүнд хардаг гэсэн. Манай одоо Mobicom корпорацийн хувьдсан хичнээн том корпорац ч гэсэн мэдээж одоо хүний диплом ямар мэржлээс сурсан бол чухал. Гэхдээ тэр зүйлээрээ төгссөн хүн болгоныг ажилд аваад байна гэж бол мэдээж байхгүй. Хамгийн гол хардаг зүйл нь бол миний хувьд л яг хандлага. Тэгээд дээрэс нь тухайн корпорацид урт хугацаанд ингээд ажиллаж байгаа хүмүүс юм харахад дийлэх нь ер нь бол хандлага л тухайн ажилдаа яг дуртай байх тэр байдал байдаг. Бусад зүйлийг бол чи бол өөрөө хандлага нь байгаа юм чи мэдээж сурах бол бүрэн боломжтой гэсэн. За яг мэргэжил сонголтын үед бол яг ерөнхий боловсролын сургалт төгсөж байгаа хүмүүсд одоо хамгийн тулгамдж байгаа асуудал гэсэн үг тийм. Тэнгүүт дийлэнх нь миний бодлоор ингэж алддаг. Хүн болгон одоо 10 жилээ төгсөөд сургуульд одоо сурах шаардлагатай. Жишээ сургуульд одоо орохгүй болол бусад үеийн хүмүүс чинь сургуульд орчоод байхад тэгээ чи орохгүй үлдчих юм бол гэсэн юм дарамт шалтгаалтай үгнээс ямар ч хамаагүй мэрэгчл юу нэг сонгох. Тэрүүгээр яг ажил дээр гараад тэрний хэрэг болох уу, болохгүй юу? Ер нь бол мэрэгчл сонголт гэдэг чинь амьдралын баталгаал гэсэн үг шүү дээ. Өөрөө яг хэрэг карьертай явах уу? Мэдээж хүн болгон сайхан амьдрахыг хүсдэг. Тэнгүүжээ тэр мэрэгчл чинь чиний яг мөрөөдөл чинь хүргэж чадах уу гэсэн гол зүйл гарч ирнэ гэсэн. Тэгэхээр мэрэгчл сонгохдоо ер нь бол яг хүн ямар нэгэн мэрэгчил юу сонгох ёстой, би сурах ёстой гэж сонгохоос илүү эхлээд яг өөрийнхөө чиглэлийг тодорхойлчих юм бол яг ингээд одоо би чинь IT-гаар сурж байгаа дараа маркетингаар ажилласан гэж ингээд өөрийнхөө сонирхолтой дуртай зүйлээ дараа нь олсон олчин гэсэн байгаа ч гэсэн хэрвээ энийг би яг 10 жил төгсөхдөө яг энүүгээрээ сураад яаж явсан бол миний хувьд бол хамаагүй хугацаа авчих байсан. Одоо хугацаа гэдэг зүйл чинь хамгийн чухал болчиход байгаа. Нэглүүдэд яг ажил ингээд сургуулаа төгсөө 4 жил ингээд болцсон байдаг. Тэгэхээр яг 10 жилээ яг ерөнхий боловсролын сургуулаа яг төгсөхдөө яг өөрийнхөө дуртай зүйлийг яг сайн тодорхойлоод тэгээд дээрэс нь би яг одоогийн яг залуучуудыг л интернеттэй л сайн нөхөрл гэж хэлмээр байна. Яг юу тренд болоод байна? Ямар одоо Монголд жишээ нь ингээл Google-д ажиллаж байгаа, Apple-д ажиллаж байгаа гэл олон юм хүмүүс аа тий. Тэгэл тэр бүхний ярилцлага байна. Мэргэжил сонголт дээр яагаад тэр хүн дуртайсаа. Тэгээ хамгийн гол нь яг энэ хүн ингээ ийм юм дуртай болохоор энэ мэргэжил гоё юм байна гэхээсээ илүүгээр өөрөө яг сонирхоод судлаад л сайн үзэх хэрэгтэй. Тэгжиж яг мэргэжилтлээ сонгох хэрэгтэй гэж яг зөвлөмөр. Тэгээд энэ бол яг тоглоом бол биш. Зүгээр яг за би ямар 10 ингээд ерөнхий боловсролын сургуулийг төгсөх ёстой. За ямар ч би 4 жил сураад хитэд сургууль төгсөх ёстой гэсэн зүйлээсээ илүү энэ зүйлийг чи одоо ирээдүйдээ одоо хүн 20-21 дэд сургуулаа төгслөө гэж үтэд энээс цаашаа одоо бүхэл амьдралынхаа турш хийх зүйлээ чи яг шийдэх байгаа юм чухал үе болохоор ядаж энэ зүйлээр чи ирээдүйд ажилтгүй маа гэхэд ямар нэгэн байдлаар ирээдүйд ажиллах чинь яг хөрөнгө оруулалт чамд байж болох үст тийм мэргэжил авах хэрэгтэй гэж хэлмээр. За мэргэжил сонгоход одоо хүн бие дааж шийдвэр гаргахаас гадна тэр хүний яг ард байгаа гэр бүл найз нөхөд бол бас хамгийн нөлөөтэй байдаг. Яг ер нь бол ямар нэгэн хүн шийдвэр гаргах яг юм мөч яг хүн өөрт нь ирэхэд хин нэгний үгээр ч юм уу
тэр зүйлийг туулсан хүний үгэнд итгэж юм дээ. Тэр зүйл хамгийн их байдаг. Тэгэхээр энэ бол яг миний бодлоор бол хамгийн чухал зүйл хүний мэрэгжил сонгоно гэдэг бол тийм болохоор яг нэгдүгээрч яг хүн өөрийнхөө яг дуртай зүйлийг сонгох хэрэгтэй. Тэр зүйлийг бас аав ээжтэй сайн ойлгуулах хэрэгтэй. Эцэг эхтэйгээ хүн яг илэн далангүй ийм мэрэгчлээ би ажилламаар байна. Тэгээд энэ мэрэгчлэлээр яг ажиллавал яг зөв үү буруу юу хүнтэй яг харилцаад дээрэс нь яг эцэг эхэнтсэн яг тухайн хүүхдээ тэр мэрэгчлэлээр суралцж авах хугацаанд нь аягүй сайн дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл эн чинь бол ер нь л тухайн хүний яг ирээдүйн асуудал яригдж чинь гэсэн үг шүү дээ. Ирээдүйн карьер мэдээж одоо насанд хүрсэн хүнийг бол хүн ер нь л өөрөө шийдвэрээ гаргаж авна. Яг хүний яг хамгийн яг чухал хин нэгнээр яг анхаарал хандуулах чухал үе чинь мэдээж яг ерөнхий боловсролын сургуулаа төгсөх, дээрэс нь ихтэй сургуулаа төгсөх юм үе байдаг. Тэгэхээр би одоо хүн өөрөө мэрэгжил сонгохоос гадна эцэг эх нь тэр зүйлийг маш сайн дэмждэг. Тэгээд бүр болж өгвөл эцэг эхэнээс өөрөө бас тэр зүйлээр ажилтгүй бол судлаад үзэх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр энэ мэрэгжил одоо ямар хуу мэрэгчлэн энэ мэрэгчлэр хүн суралцахад юу шаардлагатай байна. Хувь хүн бодгоос илүүтэйгээр мэдээж хүний эцэг их бол илүү цагтыг бодож чаддаг тийм. Тэгэхээр тэр зүйлээрээ хүүхдтэй бас сайн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Зөвхөн одоо сургалтын төлбөрийн төлөх ч юм уу тэр зүйлээс илүүгээр сайн дэмжих хэрэгтэй зүйлээр нь хангах ямар одоо асуудлууд байна тэрийг давхад нь туслах. Тэр чин дээрээс нь эргүүлээд нөгөө хувь хүнийг өөрөө шийдвэр гаргадаг болох, өөрөө өөртөө итгэх тэр зүйлдээ дурлах юм байдлыг нэмэгдүүлнэ. Тэгээд өсвөр насны залуучуудын хамгийн хэцүү зүйл нь л нэг ааш зам нэг олдгоо болцсон тийм үе үүд шүү дээ. Яг өөрийнхөө шийднэ үгүй энэ бол зөв үү гэх. Тэр үед нь л яг хамгийн сайн чиглүүлээд туслаасаа л гэж би хүсдэг эцэг эхчүүдийг. Би яг ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа. Дээрээс нь ихтэй сургуулаа төгсөж байгаа. Ер нь л суралцж байгаа залуучуудаа хандаж яг нэгдүгээрч яг өөрийнхөө яг дуртай юм аа л сонгох. Яг өөрийнхөө яагаад ингэ дуртай юм чухал вэ гэдэг байгаа гэхээр чи дуртай юм хийж чамаас одоо гарах боломжит бүх одоо энэ хүч чадвар одоо тэр зүйлийг бүтээн босгох яг тэр бүх зүйл чамаас гарна. Чи дургүй зүйлээ ч юм уу хийж байгаа бол чамаас ерөөсөө тэр зүйл гарахгүй. Тэгээд дээрэс нь дуртай зүйлээ хийхээр чи өөрөө буцаага тэр зүйлээс урамшина. Тэгэхээр би нэгдүгээр тал дуртай зүйлээ заавал сонгоорой. Тэгээд дээрэс нь хүн уусаа тасалдгүй суралцаар байдаг. Их сургууль дээрээс тэр ажил дээрч тэр тасалцгүй суралцаар байдаг. Хин илүү одоо нөгөө суралцсан л ер нь л илүү явдаг. Яг уу хүн ингээ нэг дэмжиж явдагцсан яг бүх зүйл яг санснаар бол байдгүй шүү дээ. Яг хүн ер нь л яг ингээ өрсөлдөөний талбарталж гарч ирж байна гэсэн. Тэгэхээр чи яг хувь хүн талаас өөрийгөө сайн хөгжүүлэх нь чухал. Тэр нь юу вэ гэхээр зөвхөн одоо мэрэгчлэлтэйгээ холбоотой зүйлээс суралцахаас гадна хүнтэй харилцаа тэгээ мэдээж хэлний чадварууд гих мэтчлэн яг олон зүйлийг тэгээд одоо цагийн төлөвлөлттэй гих мэтлийн олон зүйлийг чи яасан суралцж авах хугацаанд өөртөө ингээд наагаад авчих юм бол яг ажил дээр гараад энэ бол чамд маш хэрэг болно. Гуравдугаарт болохоор би бол яг интернетээр болон энэ тэмдгийн ивентүүдэд сайн чи цаг завтай чөлөөтэй өөрийгөө яг тодорхойлох юм боломжтой байгаа үе дээр их яваасаа гэж бодчихно. Энэ бол ер нь л их тийм төвөгтэй зүйл биш. Яг ингээд яваад үзээд ингээд хэлэх юм бол маш сонирхолтой олон хүмүүстэй харилцаж эхэлнэ. Жил амьдралыг яг одоо харах юм зүйл чинь шал өөр болж эхэлнэ гэсэн. Тэгээ би бол яг нэгдүгээрт мэрэгчлээ зөв сонгоорой. Хоёрдугаар тасалдгүй өөрийгөө хөгжүүлээрэй. Гэтэ хөгжүүлэхдээ яг өөрийнхөө яг дуртай зүйлээрээ. Тэгээ гуравдугаарт болохоор
нийгмийн харилцаанд болон интернетээр ийм одоо харилцаанд сайн ороорой л гэж зөвлөмөрөө. За тэгээд ер нь л яг ирээдүйд чи хэр явах, хэр амжилттай явах чинь бүх зүйл яг зөвхөн өөрөөс чинь шалтгааллах болохоор чи өөрөө л сайн хичээх юм бол чиний ирээдүйд бол нэг чи ирээдүйд санаа зовоод байх зүйлгүйгээр амьдрах бүрэн боломжтой л гэж хэлнэ. Тэгээ бүгдээрээ л сайхан амьдрах боломжтой. Хамгийн гол нь сайн хичээгээрэй.